Дулаан марцгааш байна уу үзэгчтэй. За. Телевизийн нэвтрүүлэг баримт киноны Намун Z production-аас та бүхэнд уран бүтээлээ төлөвлөж байна. За бараг 10-аад баримт кино та бүхэнд үзүүлээ. Энэ бүгд бол өнгөрсөн 10 жилд манай хамт олноос хийсэн бүтээлийн зарим нь байгаа. Баримт кино дотор их олон янз байна. Нийтлийн баримтат кино, за тэр дотроо байгаль ан амьтны тухай, үүрэг баримтат кино, дан хөгжмийн зураглаар хийдэг баримтат кинонууд байх юм. За бичлэгийн төрөл зүйлүүдүүд байгаа. Ярилцлагын баримтат кино, сурвалжлагын баримтат кино, нийтлийн баримтат кино, уран сайхны баримтат кино гэдэг олон янз. Энэ бол зөвхөн хийх арга барил байна. Сэдвийн хувьд бол бүр олон янз юм аа. За өнөөдрийн үзүүлэх баримт киноны нэр бол Эр хүний нулимс. Энэ киног одоогоос 8 жилийн өмнө би анх зургийг авч эхэлсэн байна. Тэр үед энэ гудамжинд хог түүж амьдардаг хүмүүс нэлээд олон болж ирсэн юм. Гэхдээ ийм хүмүүсийн ихтэй бол би 1990-ад оны дундуур тааралц. Тэр нийгмийн шилжилтийн үед дараа нь энэ өмч өвчлөлийн дараа олон том үйлдвэрүүд, том объектууд үүд хаалгаа барьж маш олон хүн гудамжинд ажилгүй болж гарч ирсэн. Тэгээ зарим нь одоо хувийн хвшилд сайхан нэрээр бол бизнес эрхлэн гэж гараад чадаагүй улсууд их олон бай. За их олон албан байгууллагууд бол татан бөгдөж байсан. Эндээс олон хүн ажилгүй болсон. Тэгээ цэргийн байгууллагад албан хааж байгаад залуудаа тэтгэвртэх юм уу чөлөөнд гарсан улсууд их байдаг байсан. Гих мэтлэнгээр ингээд тоолоод бол шалтгаан нэг юм. Гэхдээ л 90-ад оны эхэнд бол их олон хүн гудамжинд гарч байлаа. 2005 оны үед бас байдал нэг өөрчлөгдсөн. Сүүлдээ энэ хүмүүс маань эхлээд тараншинд амьдардаг байсан бол дараа нь хог түүж амьдардаг болсон. Хогийн цэг маань 2-3 том болсон. Одоо тэр улаан чулуу цагаан давааны хог бол бүр 1990-ад оны ихэрч байсан. Энэ бол хэдэн зуун хүн байсан. Гэтэл хогийн даваанаасаа буугаад хотод орж хог түүж амьдрахсны тоо нэмэгдээд байдаг. Энэ маань ямар шалтгаантай мэ гэж боддог байлаа. Гэтэл энэ шалтгааны одоо нэг их болох нэг үйл явдлыг бас мэднэ. Манай телевизэд надтай хамт одоо манай редакц ажиллаж ирсэн нэг залуу сургууль төгсөж ирээд уран бүтээл төрөөнүүд их л оргил. Тэгээ нэг мэтгэд амьдралын янз бүрийн одоо хатуу хөдөө хүн таарлан тэгээд энэс болоод тархичин болсон байсан. Сүүлдээ бүр гудамжинд гарсан байсан. Гэмтлийн эмнэлэгт оны 12 дугаар сарын 20-оос 2007 оны 1-р сарын 10-ны хооронд 3000 орчим хүн гэмтэж иржээ. Үүнээс 13% нь арх согтууруулах хундааны улмаас гэмтсэн байна. Үүний дийлэнх нь эрчүүд. 2000-ад он гараад ирэнгүүт энэ миний сая жишээ татсан энэ залуу маань нэг удаа ярьж уулзаад залхаа та нэг яваад хараач амьдралээ гэж хэлчихсэн. Тэгэл 2006-7 онд би зураг авч үзлээ. Одоо өнөөдрийн энэ киног бол би 7 онд баг зураг авч ирсэн байх. Тэгээ наран тулын ардталд аимшигтай юм байсан л та. Одоо энэ кинонд гарч байгаа хүмүүсийн залуучууд энэ эрэгтэй ирчүүд маань одоо ихэнх нь алга. Сүүлд надад хэлсэн. Ихэнх нь асуурсан даа гэж. Тэгэхээр энэ киног одоо дахиад нэг үзүүлэх. Хүмүүс энэ киноноос хойш одоо баг 7 жил 8 жил өнгөрч байна. Амьдрал сайхан болсон байх гэж бодож байгаа. За нөгөө хүмүүнлэг нэрнгүй нийгэмд одоо бүр сүргээрээ бий болсон. Та бүхэн үйл ажилтайгаар хардаг. Сүрглээд амьдарч байна. Гэхдээ бүтцэд нь өөрчлөлт орсон байгаа. Тэр үед бол 90-ад оны сүүл 2000 оны ихэр ажилгүй болсон, албан газаргүй болсон, харьяалалгүй болсон ийм хүмүүс ингээд гудамжинд гарч ирсэн. Хэрэгчин болжсэн бол одоо хөдөөнөөс амьдрал хайж ирсэн хүмүүс энд юугаач болж чадлгүй балраад сүүлдээ хог түүж амьдрах ийм амьдралын эрхэнд орж байгаа. Энэ бол бас өөрчлөгдөж байгаа шалтгаан. Дахиад 5-10 жилийн дараа ямар болсон байгааг хэлж мэдэхгүй байна.
тэг маш их болсон. Тэгээд энэ эр хүн, нулимстай эр хүн юу ярьж байсныг дахиад нэг үзүүлэе гэж бодсон юм. Энэ ийм баримтат кино байгаа. Энэ бол шушуулсан ийм бүтээл юм аа. Яасан? Багийн авчихгүй. Багийн авчих. Намар орой болсон хойно одоогоос 2 жилийн өмнө усны шугамын хоолойд 2 эрэхтэй арх ууж байгаад шалзарч нас орсон байлаа. Тэднийг гаргаж авахд хэцүү байсан да. Монгол ирчүүд дайны талбарт нэгэн цагт амиа өгч явсан. Одоо халуун усны нүхэнд өгдөг болжээ. Гэсэн энэ бодол 2 жил тархинаас гараагүй юм. Тэгэд гунцсан ирчүүдтэй ярих гэж утсан юм аа. Гэмтлийн эмнэлэгт 2006 оны 12 дугаар сарын 20-оос 2007 оны 1-р сарын 10-ны хооронд 3,000 орчим хүн гэмтэж иржээ. Үүнээс 13% нь арх согтууруулах хундааны улмаас гэмтсэн байна. Үүний дийлэнх нь ирчүүд. Яг гэр оронгүй эднийгээр тариншаандаа төлөгдөл. Явчлаа гэр орныхоо тоогоо хэлсэн. Үгүй яг авахгүй болов гэж тэрнээс л айж байна. Эмхүү амьдралтай явж байна. Хэдэн настай? Би яг 50 гарч яв. Өглөөнөөс орой хүртэл. Шисав төвж яв. Энэ өвлийг яаж орё гэж бодож байна? Санд. Ахсаа. Хагад тайлбарлаж өгдөггүй. Яа, тэгээд би яригаш. Би зэжиж бүгдээ. Агаас жишөө. Яс би чирстэй гэж. Ёроо. Тэрийг авсан. Нэг төшөө. Дажигти яс нэт төгтөгөө явуулсан. Шимтэр авсан. Аваач хаана байгаа? Аваа энэ таамтээдээ. Энэ би ороо үүтэй. Томосоос тэрбанд таарч өгөөстэй. Би гадаадчгаа хэлсэн сариход. Осчоб зүсгөө. Энийг хаваад би юу. Одоо тэгээд амьдралаа өөрсөд бодоо. Миний хүрээ юм авч. Ойлгомжтой. Альтулайгаа хурдан миний насны хүмүүсд ингээд малаар одоо ингээд зааталсан маш тагаар 20 муу 35 тэрээс доош биш баг. Юм биш. Энэ газрын ялгуулаа яваад хэддэг
бичдэг нэг ихнийтэй амаарч юм байна. Залуу. Нэг үл малаар зааж хийж байгаа. Хүмүүс юм байсан. Тэр хүмүүс. Энэ ичээс үгүй нэг хоол. Нэг нөхөдийн хоорондоо харилцааны тухай Монгол ийм хүмүүстэй байгаа. Гэрийн ямар байх вэ? Гэрийн эзэн хүн яг эзэн хүн шиг байх хэрэгтэй. Бид нар эзэн гэдэг ойлголтыг хаяад их удаж байгаа юм шиг байна л да. Тэгээ бид нар бол өвдрээ тэгшин гэж яриад байдаг байсан. Сүүлд нь тэгээд эзэн гэдэг нь болохоор лөөвчтний эзэн болсон л яваад ах шиг санагдаад байна л да. Тэгэхээр яг чин сэтгэлээсээ хэлэх юм бол жинхэнэ гэр орноо аваад явж чадах эзэн хүн бол гэр бүлээ эхнэрээ хайрлаад өрөө хөхтэй ингээд ирээдүгийн ингээд баталгаажуулаад явах байх л да. Тэгтэл эхнэр маань эргүүлээд энэ хайрлсны хайрын хариуг хүндэтгэл үзүүлэх хэрэгтэй тийм. Тэгээ би бол мэдээж дөрөв та асуусан энэ сайн хайгаад ингээд зөрөөд исэн юм шиг үстэй гэж тийм. Яг үнэн би бол бодсон тийм манай энэ эхний эхнэр бол биш байна тийм. Миний гаргасан бүх сайн сайхан хүсэл тэмүүлэл бүх юм ингээд энэ дээр бас ингээд буруу байна. Энэ намайг эзэн шиг харж үзээгүй байсан. Одоо эргээд харж байна л дээ. Тэр үед бол эзэн байх ёстой байсан юм уу мэдэхгүй шүү дээ. Нэг галлуун сэтгэлээр хайртай тийм ээ. Ингээл явсан сайхан амьдрий гэж бодсон. Бүр 12 дүүхтэй болооч гэж бодсон тийм. Би чинь бүх юм сансаар биш. Дараагийн эхнэр хоёрын хоорондоо хүүхд гарахгүй байхгүй тийм. Тэр бас нөгөө эхнэрийн хувьд асуудал үү тийм. 5 жил амьдарчаад хүүхд гарахгүй биш ямар өчттэй юм гэж юм тийм. Тэгээд мэдээж амьдрал дотор ингээ харж хахад уруух юм зөндөө байгаа. Эрэгтэй хүн гэдэг чинь үнэхээр тэнгэрлэг тийм хартай тийм. Ийм бас тэрийг өмч шиг харах тийм эрэгтэй байхгүй. Гэтэл чинь хаа хамаагүй тэгэл тийм. Гэтэ сул дөрөө байснаа ч юм буруу байснаа биш тийм. Зүгээр л нэг хөдөө гадаа явсан ч юм уу гадаа дотор ажил 8 эцсийн эцэст нөгөө гэр бүлээр тижих гэж явж байгаа юм тохиолдол. Цэмхий гарангууд өөр хүнийг эзний болгоод авсан байл. Намайг ахсагтэй. Ямар мэрэгчлээ? Моча. Мочанаага хийх ба. Бичмөр дохголцоо. Алт. Яагаад? Хайцсан юм шиг үү те. Хэд хүүхэдтэй? Хүүхэд байхгүй. Гэрүүлтэй. Байхгүй. Хэдийнээс уусан? Олон жил болж гинөө. 5, 6. Маргааш жил болж. Одоо энэ амьдралаас гадаад авгаа хүүхэд аваад айлгэр болоод 4 хүүхэдтэй бол гэсэн бодол байна уу? Байна. Тэрнээс өөр юу ах вэ? Жохон хизээ тэгж хэлэх үү? Одоо хэдтэй? Тэгмэр 39-тэй. Айл гэрүүл болж ирсэн үү? Болсон 2 удаа болсон. За хүүхдүүд 2 удаа явуулахдаа 2 нэг л юм чигж байсан. 2 хүүхэдтэй байна те. Ер нь Энэ одоо 4 өөрөөсөө болсон гэж боддгоо айл гэр бол бүтээгүй нэ эсвэл эхнэрээс болсон гэж боддгоо. эхнийх нь фресер болсон. За тэр яагаад тэгвэл те? Бородног бас нэгэд тусаад бородног болгосон чи Үнтэй яваад. 2-3 сар болчиход иргээ гэсэн чи байхгүй. Үнтэй зорцсон байт. Их гашуудсан уу? Хүнд өснө үү? Яг хот. Тэр хүүхдээ жоохон үндсэн. Арай залуу байсан байна те. Дараагийнх нь яг нэг өөр юм шиг мал өрөнгөтэй. Бас хүүхд өнөртэй. Хоёр дагуур хүүхд. Дагуур өнтэй хүүхдээ сууд хэцүү байсан уу? Хэцүү бэрх юм л.
ч гэсэн ажил хийж чадахгүй хүн гэж байхгүй шүү дээ. Юу бол юу л шүү дээ. Аль таахгүй шүү дээ. Мод өрөл хуур юм, төмөр өрөл биш юм. Тэмэл хүмүүс байдаг шүү дээ. Байгуулах гэж байхгүй. Эмэгтэйчүүд л гэж байгаа шүү дээ. Чирхийллийн эсрэг төвгөл нэг цогтоо жоохон эрүүл хийчихээр авчиад барилганд өгч. Тэгэл 111 дөрөв. Худлаа үнэнгээс нэг аавуудын баяр гэж нэг юм. Тэрнгээр нөгөө нэг архитект гэж бодлоо. Хоорондоо бодлоо нөгөөдөр 110 гэж. 400 гаруй хүн биш. Мэдээж айл гэрт тулгуур багна ихтэй эмэгтэй хоёр байхаж байна. Гэхдээ эрэгтэй хүн гэрийн хаяг хойморч суудал дээр завраад хүүхдүүднийг байх суудал дээр, зочин байх суудал дээр ихтер нь байх газар байна гэдэг энэ нийт үеийн арга зүйн шүү. Тэрнээс их нөхрийнхөө суудал дээр эмэгтэй хүн очиж суугаад байна гэдэг ямар шүү байх вэ? Бидний ёс заншилтай холбоотой асуудал. Тийм ч учраас эрчүүд нь тэнгэрлэг байхын тулд өөрийнхөө эрхэн чанарыг алдахгүй төлөө тэнцэж ирсэн юм. Анхнаас наав ээж нь зааж хэлээд нэгэр хүн шиг тэгээд одоо ингүүл гэр орноо авч явнаа ийм байх хэвээр ноён нуруутай өөрөө хүчрхэг тийм гэр орноо авч явах чадвартай байж одоо ихнэр авах тийм л юм нэг зааж өгмөр. Тэгэхгүй тэгээд уучраа мэдэхгүй одоо би амьдрын нэг айлгын дагуулж ирэл тэгэл амьдрсэн ч юм байхгүй тэгэл сүүлд нь хамгийн сүүлд нь болох хүүхэд гэдэг өнчрөл тэгэл нэг ясантаа тэр хүүхд эцэггүй хүүхд болж өсөөл тэгэл эцэггүй хүүхд болж өссөн одоо тэгэл мань мэтик шиг юм архинд ороод ийм болчихлоо. Тэгэл амьдрал нь. Тэгээ угаасаа л эмгтээчүүд нь угаасаа л эхнэр шиг байж чадахгүй нөхрөө хүндэлдэг. Тэгэл ар өрөөр нь тавьдаг. Тэгэл янз асуудлаас болоод ирчүүлэн тэгэл архинд орох нь ороод тэгэл доошоо орох нь ороод тэгэл нэг чинь. Нэртэйгээ суугаад хэдэн жил болж байна? Байдаг юм байна. 8 жил. Хүүхдээ. Нэг хүүхд. Энэ таарамч хэрэгсэн. Ер нь босхол бол босхол байсан даа. Надаас л бүх юм шалтгаалж байгаа юм чинь. Өөрөө арх уугаал. Бага амуу тавьмыг алдагдуулаад. Тэгэл шүү. Хэрүүл хийсэн. Баяр. Танаа ямар ажил? Намайг суудлын болгож бодсон шүү дээ. Чамаас үлдээ бүр залхсан аа. Мэдээч шүү дээ. Өнөр та нар одоо тэгэл нүүр царай хар гэл янз бүр л байгаа шүү. Ямар хэлэхтэй байх вэ тийм. Гэхдээ юм айлчдаг гэсэн мөнгө төр хоолой. Ажил хийж их үедээ бол тэр бол тэгэл авчирснаас илүү буцаагаад авах нь илүү их болчихж байгаа. Уулантай дахиад хүүхдтэй болоод хоёр хүүхдтэй сайхан айл болох байсан. Болох байсан. Огсон цаас тагс. Компанид ажиллаж байгаа. Тэрхээ нэг зөнгөлцсөн. Тэгээд тэрнээс хойш авахгүй байж. Үүний тэргний наалтахтай болсон юм. Өөдөж нөгөө унд тусдаг болохоор байхгүй шүү дээ. Жалын авдаг эмэл уухгүй бол тэгэл байхгүй сэрээ явждаг бүр баг. Тэгэл ямарсан тэрийг уугаад юм салгаар. Үжитл нэг журналт хойл гэж боддог шүү. Нэг итгэлээ бүр алдчихаагүй. Галтаагүй. Усаагүй. Тэгвэл өөрийгөө олж нэг авдар арай ажихгүй юм шиг хэмсэн гэсэн бодолтой л байна. Ямар ч ятг орондоо очивол болох байлгүй гэж бодож шүү дээ.
Судлаачид Монголд социализм задрахад нийгмийн баялагийг 1000 орчим гэр бүл хуваан авч эзэмссэн гэж үздэг. Ер нь хүн амын 3% нь юунд санаа зовхгүй, харин 40% нь ирээдүйдээ ямар ч итгэлгүй болсон бөгөөд баталгаагүй амьдарч байна гэсэн дүгнэлт гарчээ. Хэрв энэ үнэн бол 2,700,000 хүнээс амьдралаа баталгаа хүн үлдэж, бусд нь хог дээр хаягдах юм. Чаагаад 30 сургууль гэсэн юм. Я маастер хийсэн маастер. Хайр юм таатай орхоо үлээ салцсан юм уу чи ярихуугаа салцсан юм уу? Мэдгүй миний бор байдаг л хавгийн болон стохон гэсэн байдаг. Намайг чигээр нь усан юу гэдэг юм бэ? Чигэд явснаас нь хойш тийчээ гудамжид гарцсан юм уу? Тэрнээс өмнө гарцсан юм уу? Оо. Одоо яа. Я тахараад гэдэг нь намайг хөрөө дээр өстэй гэдэг би очих дургуултай. Очих дургуул. Яагаад гэвэл намайг нэг л өдөр хөөнөөс тэгээд гудамж гарна гэж бодхоос би ясаадгүй. Би ганц өдөр би хөөгдөд би гудамж гарна. Одоо хөөгд төссөн. Хараад энэ хүний хайрлах хүн сэтгэл хэрэг байна уу? Байхгүй юу? Өнөөдөр өнгөрөө юу? 9 хүүхдээс ганцхан хүүхдийг над үзээд тахтай яадаг. Энд зөндөл биш. Сайхан яваад зөндөө хийж чадсан шүү дээ. Айлын 7 дахь хүүхд гэсэн шүү дээ. Яадаг. Тэгээ 7 дахь юм 7 гэж чи өөрөө яваад байгаа юм шиг. Би өөрөө 7 дахь. Мөн жоохон алдсан. Тэрэн дээрээс намайг тоохоо болчихсон. Тий. Маш гэж байна. Маш гэж. Хаалгаач онгоолгож өгдөг. Бодохгүй шүү дээ. Бид дандаа Монголын сайхан ярьж үздэг шүү дээ. Тийм үү. Тэ сайхан яваад энэ дуугаа явна гэдэг. Хүнээс шийдэх юм шүү дээ. Авгаач нь чамайг ирээдгүй яв гэдэг юм уу? Гिचнөөн гож ирсэн намайг. Тэгээ би өөрөө одоо бас дарамт тулаад яах юм бэ гэж бодоод очтгүй. Тэгэхээр чи өөрөө очих байгаа юм шүү дээ. Би өөрөө очтгүй. Дарамт тулаад яах юм. Очоод нарихуун Ажил хийвэл ер нь ямар мэргэжилтэй өөрөө? Энэ 28 жил жолооч ирсэн. Трактороос өсвөлөө. Одоо тэргээр чадах уу? Чадна би сая хэдхэн нэг юм энд гинхэл алдчихсан. Яг энд болчихлоо. Би 23 наадад алдчихсан. Ер нь жил уу? Одоо 93 наснаас босоо нөх юм баггүй. Одоо өнгөрсөөгөл би 9 сараас хойш чинь 3 сарын 8 хүртэл би багнарт би хүний портроос багнараас нааш модчус болж л энэ сайхан л афинаас бол хоолонд таарнаас бол айл гэрийг бүтэн авч явахад ирчүүд хамгийн чухал үүрэгтэй гэдгийг хэрэг тгийж бодоход өөрт чинь юу дутсан гэж дүгнэлт хийж ойлгосон бэ? Миний өөрөө арчиг өгөх. Одоо архиндал гол нь яваалаа. Тэгээ ханг гол нь нөгөө гэр орондоо дарамт болохгүйсэн гэж бодоод гэрээс гараад ирсэн. Тийм л. Аавэ чигч ирэхэд одоо нас нэлээ явцсан юм байна. Өөртөө амьд болохгүй юм уу? Гэхдээ надад орох оромж байхгүй. Би ч гөрөмтэй байхгүй. Гөрөмтэй ажил авахгүй бид биш. Очингууд хөөж өгөө гэдэг. Өөгөө. Хүүхэн бол яах вэ? Тэр хамаа авахгүй. Зөндөө биш. Монгол хүүхэнд хороо мууц юм шиг. Зөндөө. Бид тэрийг бол үнэхээр авч хэлчихгүй. Жохон ч гэсэн тэнхээ оруулаад өгөх юм байна. Бид ажил тоохгүй байна. Өнөөдөр
юу байхгүй. Байхгүй. Бид чинь очингод хөөгөөд байна. Ажил хөөгөөд. Тий. Юу ч ярьдгийг хэмээхгүй. Уусаа сайхан явдаг юм шиг ярьж яах шиг. Жоохол тэрхээ оруулаад өгчих юм бол болно шүү дээ. Амьдрал юу юм? Угаасаа салж байгаа нэмгэнэл байна. Тэгээд яагаад салж байгаа гэдгийг ингээ харах юм бол үнэхээр бидний гэр бүлийн суурь бат биш байна тий. Үнэхээр бат биш юм. Яагаад гэвэл энэ гэр бүлийн суурь гэж ярихад бидний итгэл үнэмшлийн суурь дахиад гараад би коммунизм итгэдэг байсан. Итгэж арчил гарч ирэн нуурлаа. Перестройка гэдэг баруун зүүнгөл социалист орнууд чинь капиталист болсон шүү дээ. Тэр үед би шоконд очсон. Манай философийн багш бүр амиа оруулж ирсэн гэж боддог. Ийм үзэлтэй үнэн ч хүмүүсээс байна. Яг ийм хүмүүс чинь бас нэг хэсэг барьц алддаг байна. Яг тэгвэл тэр үед чинь пионер эвлийн гişүү намын орлогч тэгээ нам болоод ингээд ажиллаа сайн их юм бол дэвшдэг ийм сайхан дистра байлаа шүү карьерийн зарчим. Би үл ер нь тийм юучдаг өөрөөр юм ингээд өмнөд өгнө гэсэн тийм юм хайд. Энэ миний одоо алдаа явж байгаа хүмүүс л алдаа гэж хэлэх багт тийм энэ надад бол энэ бол зол болж ин завшин болж ин гэж би яг энэ хүмүүсийн дунд ингээд амьдраад хараад байж байгаа тийм тэгэхээр би муугар ярих юм бол би одоо гудамжны юм болсон юм тийм сайн ярих юм энэ хүмүүс үйлчилж байгаа юм тийм би өөрийнхөө амьдралаас идэл хэлж шээ эдгээр болох тэр архин буруу байна би арх удаг байсан би авах юм гэсэн энэ бүр өөрсдөө доод түвшинд хийж даруухан болсон хүмүүс байгаа байхгүй энэ хүмүүс төр юу ч хийж одоо нэг жоохон туслал халамж ингээд уучлал өршөөл гэдэг үг чинь юуны тул гарсан тийм ингээд миний буруу байсан миний буруугаа хүлээгээд ирдэг юм хүлээгээд юм хэм бол эднийг нь болох гээд байгаа юм тийм тэгээд дахиад бүх юм суур энэ хүмүүс ч одоо энийг ойлгоод байгаа нь бас л нөгөө итгэлийн сүрэн дээр л хурж ирээд байгаа юм тийм шүү дээ одоо нэг байшин барих зөв сүрээд явах гад л эхэлж байна одоо харахад 40 50 гарцсан цахасан бат ирчүүд боловч боддог сэтгэдэг тийм үнэхээр туулцсан юм яг хүүхдэр тийм хүүхд чиг юм байсан. Өрөөхтэй. Өрөөхтэй. Ямар мөрөглөтэй. Би ихсрууд гэсэн юм шүү дээ. Ажлаар юм ээ. Өнөө гэр ордоо олчих сайхан амьдрмаар. Саний хүмүүстэй уулзах юм гэхэд таны өгсөн мөнгөнд аяглаад үзэх. Өрөөндөө ядарч явхад 50 төгрөг ч гэсэн 50 төгрөг. Хүмүүс сэтгэлээс өгсөн юм сайхан байж. Нөө аимшаа хүртэл манай хүүхэд яаж ийсэн өмсчихсэн одоо тэгээ тайлаа хайчлаа. Угаагаад имэнэр гаргаад тийм сэтгэлтэй аюу том бэлэг болдог. Давхарлаа өмсөж чинь. Том гутал бол бүр сайн. Дузаахан шүү дээ. Одоо өвлийн хүүтэн болж. Энэ чинь давхах гэж их юм байна. Тэгээд одоо жилдээ 13 мянган хүн чинь тэр 80 хүн нэрчүүд байна гэж бодохоор юм гэж. Яаж юм яа. Тэгээд давхах сэтгэлийн тэнхээ миний явж байгаа зам зэрэг болсон доо. Амьдралд хөл алдахгүй гэж хэн ам гарах вүлээ? Эр нэг эндэж эрг нэг нурдаг. Гэвч тоос торвол нэгэн цагт хөх тэнгэрийн дор толгой хамт хорогдож байгаа бол чухам хинэн нохойн замууд хинэн хүний амьдралаар явах ёстой гэж. Амьдрал хоёр багантайсан